Сайн мэцхан дуучин Зангадгаан дуулсан тунгалаг буянт дууны гитарын хичээлийг үзүүлье. Энэ дунд 6 аккордыг ашиглаж байгаа. За эхнийх нь соль мажор, ми минор, до мажор, ре мажор, тэгээ си минор. Барьцдаг хүмүүс ахын бол 1-р хуруугаа 2-р ладны 1-р утсан дээр тавиад 4-р утснаас доошоо ингэж дуургаарай. За тэгээд ля минор. За энэ 6 аккордыг ашиглана. За ашиглаа цохилт нь доошоо, дээшээ, доошоо, доошоо, дээшээ. Тоонд үзүүлье. 1 2 и 3 и 4 и 1 2 и 3 и 4 и. За энэ дууны нэг мөрөнд саяны цохилтыг 4 удаа хийж иж таарна. За тэгэхээр эхний мөрөнд 5 аккорд байна. Эхнээс нь харцгаая. Соль мажор дээр нэг бүтэн цохилт хийн. Аккорд солиод ми минор дахиад нэг бүтэн цохилт. За одоо хаялсан гэдэг үгэн дээр 3 аккорд байгаа учраас эхний до болон ре мажор дээр цохилтоо хуваана. 1 2 и гэдгийн до мажор дээр хийгээд ре мажороос сольж барингуудаа 3 и 4 и гэдгээ хийн. За тэгээ соль мажор дээр нэг бүтэн аккорд. За заавал до ре 2 дээр аккорд хуваахгүйгээр доошоо нэг удаа ингээд зохио тоглолцсон ч болно. Нэг цохлоо ингэж болно гэсэн. За тэгээд 2 3 дугаар мөрөд адилхан 4 аккордтой учраас нэг бүтэн цохилт хийгээд 4 дахь мөрөн дээр яг саяныхаагаа адилхан хийн. За ингээд автаа яваад байх нь байна. Эхний бадгийг дуулж үзье. Дуулахаас өмнө Зангадгаатай ижлэгэн олгоор дуулахыг хүсвэл капогоо 3 дугаар ладан дээр хавчаад дуулаарай. За тэгээд дуугаа эхлүүлэхдээ нөгөө нэг дууныхаа төгсгөл хэсгийг тоглож байгаад явчих болно. Тэгээ мэдээж уянгийн сайхан дуу учраас таталтаа ашиглаад тоглож болно. Таталтын үед янз бүрийн таталт ашиглаж болно. За жишээлбэл P I M I A M I. За энийг ашиглаж болно. Эсвэл P I M A M I. Ашиглаж болно. Ерөнхийдөө таталт асуугаад байдаг хүмүүс таталтын хичээл үзээрэй. Гитар сурцгаая плейлист дотор 2-3 цуврал хичээл болгож оруулсан байгаа шүү. Нэг сурчих юм бол бүх дуунууд дээр ерөнхийдөө өвсгөө ашиглаж явчихдаг учраас их амар байдаг. За 2-р бадгийг таталтаар тоглож үзье. Бас л адилхан нэг аккорд дээр нэг бүтэн таталт хийн. Нэг болон 4-р мөрийн сүүлийн 3 аккордуудын эхний 2 дээр нөгөө хуваалтуудаа хийж явахаа битээ мартаарай. За тэгээ капого бас хийчи. Капог бол нэлээд доошо бүдүүн өнгөөр дуулах хэрэгтэй болно. Хэдэн зөө уулын чандаасаа хэдэж оросса
За тэгээ энэ дог сая улсаар төрөө магна болсон бүхий нутгийн хүмүүс одоо оруулаад өгөөч гэж хүссэн учраас богино хугацаанд сураад орууллаа. Аяыг нь буруу дуусан бол уучлаарай. Асуух зүйл ахын бол сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартва. Баярлалаа, баяртай.